Ерөнхийлөгч уулзж байгаадаа баяртай байна. Цаг гаргацсандаа баярлалаа. Уулзж байгаадаа таатай байна. Та миний бүх асуултыг бараг хайчихлаа шүү. Нэг асуулт байсан юм. Бид 5 жилийн өмнө бас ярилцаж байсан. Таныг өнгөрснийг тийм их эргцүүлдэггүй, үргэлж урагшаа хардаг хүн гэж би боддог. Гэхдээ сүүлийн 5 жилд дэлхий дээр юу болсныг, танд бас юу тохиолдсныг бодохоор итгэмээргүй. Зүгээр л нэг эргцүүлж бодмаар санагдаад байна. Үнэхээр итгэмээргүй 5 жил өнгөрчээ. Маш их баярлалаа. Маш сайхан бас их хандл явдалтай хугацаа байлаа. Амьдралд амар зүйл гэж байдаггүй. Гэхдээ тууштай зүтгэх хэрэгтэй. Одоо манай хасар хүчтэй эдийн засагтай. Манай улс дэлхий дээр хамгийн их анхаарал татдаг улс болчиход байна. Энэ бүхэн ердөө 1 жилийн дотор болсон шүү дээ. Таны мэдэж байгаачлан эхний жилээ үдлээ. Би яриагаа ингэж эхлэмээр байлаа л да. Та эхний жилдээ дотоодод хийсэн ажлуудаа маш ойлгомжтой ихтгэл төрүүлэн байдлаар танилцууллаа. Мөн Гренландын асуудал арга таны байр суурьч бас нэлийн хүчтэй сонсогдсон. Тиймээс Европын талаас хэрхэн хүлээн авч байгааг асуух гэсэн юм. Зарим нь толгой тохиж байгааг анзаарсан уу гэж асуух гэж байлаа л да. Гэхдээ саяны мэдээлэлээс харахад аль хэдийн тодорхой болсон бололтой. Гэхдээ та НАТОгийн уулзалтын талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Тийм ээ. Бид нэг төрлийн тохиролцооны үндсэн ойлголцолд хүрсэн. Энэ нь Америк нэгдсэн улсад ч тэдэнд ч маш сайн тохиролцоо болно гэж бодож байна. Бид Арктикийн бүсийг бүхэлд нь хамарсан асуудлаар тэр дундаа Гренландтай холбоотойгоор хамтран ажиллана. Энэ нь аюулгүй байдал, маш өндөр түвшний аюулгүй байдал, хамгаалалт бас бусад олон зүйлтэй холбоотой. Сүүлийн хэдэн хоногт би болоод байсан зарим төгшөөр савлгаа буцаад намжиж. Жишээлбэл 601-ийн өсөлт гэх мэтээр зах зээл дээр ч эргэлзээ баг зэрэг тайлбарлаж байгаа шинж. Тийм ээ, бид түүнийг болиулсан. Учир нь бид бараг л тохиролцооны үндсэн ойлголцол хүрсэн мэт харагдаж байна. Өмчлөлтөй холбоотой тохиролцоо юу эзэмшлийн тухай хэлж байна уу? Тохиролцоо гэдэг утгаараа бол тийм. Гэхдээ жаахан нарийн төвөгтэй л дөө. Бид цаашдаа дэлгэрэнгүй тайлбарлана. Гэхдээ НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга би бас зарим хүмүүс энэ талаар ярилцсан. Дайн улс энэ асуудлын талаар ямар байр суурьтай байгаа вэ? Дайн улс юу хүсэж байгаагаа юу зөвшөөрөхөө илэрхийлсэн үү? Тийм гэж би бодож байна. Яагаад гэвэл тэр хүн тэднийг үнэхээр төлөөлдөг. Хүчтэй удирдагч. Марк шүү дээ. Та Маркийг мэднэ. Марк Рюте. Тэр Европын талтай байнга ярилцаж ирсэн. Ашигт малтамлын эрх үүнд багтж байгаа юу? Өмчлөл багтж байна уу? Одоохондоо би энэ талаар хэлхийг хүсэхгүй байна. Одоохондоо ярихгүй. Та Golden Dome-ийн тухай ярихад өнөөдөр үнэхээр хүчтэй анхаарал татсан. Тийм ээ. Golden Dome тэд Golden Dome-д оролцсон. Ашигт малтмалын эрхийн асууд алдаж тэд оролцсон, бид ч оролцсон. Энэ тохиролцоо хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг одоо хэлэх боломж байна уу? Төр хугацаатай юу эсвэл үрд үргэлжлэнэ гэж үү? Тийм ээ, үрд. Одоогийн энэ нөхцөлд Гренландын асуудал уу? Тийм ээ, үрд. Үнэхээр том мэдгэл байна шүү. 99 жилийн гэрээнээс ч илүү гэсэн. Энд чин сая юу блэ 2 цагийн өмнө. Обамагийн гэрээнээс илүү сайн гэсэн үг. Ираны цөмийн хэлэлцээрийг хүмүүс 9 жилийн хугацаатай байсан гэж ярьдаг шүү дээ. Энэ бол үрдийн урт хугацааны асуудал. Та хүссэн сэдвээ яриад л явчих болох байсан гэж би бодож байсан л та. Америкийн нэгдсэн улсын эдийн засаг болон бусад олон зүйл дээр гарсан акцийн тухай дэлхүү ярих байх гэж бодож байсан. Миний бодлоор Гренландын тухай ярих шаардлагагүй юм шигээ санагдсан. Гэтэ та үргэлж дараагийн алхмын талаар ярьдаг шүү дээ. Би илтгэлдээ Гренландын талаар дэлгэрэнгүй ярьсан. Яагад гэвэл энэ нь манай аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй. Харин бид өмнөхөөсөө ч илүү аюулгүй байдлыг хангаж чадна гэж би бодож байна. Би таны арга барилыг мэднэ. Та хүч хэрэглэх хувилбарыг бүр хүмүүсийн ширээнээс авч хайдаггүй. Ямар нэг дайн гарах байсан бол энэ нь цэргийн бус, харин худалдааны дайн байх магадaltaй гэж би харж байсан. Тийм баха. Би дайн улстай байлдана гэж боддоггүй. НАТОтой байлдана гэж бүрж бодохгүй байна. Та НАТОг хүчтэхийн төлөө маш их зүйл хийсэн. Тийм болохоор таны хийсэн ажлын үр дүн нурахыг та хүсэхгүй нь ойлгомжтой. Үгүй дээ. Би НАТОгоор бахархдаг. Ягаад гэвэл би дотоодын нийт бүтээгдэхүүнийг нь 2%-аас 5% хүртэл нэмэгдүүлж илүү их мөнгө төлдөг болсон. Тэд ч бидэнд ч маш их мөнгө төлж байна. Учир нь тэд Пуужин гэх мэт олон төрлийн зүйл худалдаж авдаг. Харамсалтай нь Обама Украинд $350 тэрбум өгсөн. Ер нь бүх зүйл үнэхээр муу байсан. Тийм зүйл ерөөсөө болох ёсгүй байсан. Дайн огт өрнөх ёсгүй байсан юм. Гэхдээ тэд маш их мөнгө төлсөн. Таны мэдэж байгаа эсхийг мэдэхгүй байна л да. Гэхдээ би Украинтай газрын ховор элементүүдтэй холбоотой тохиролцоо байгуулсан. Түүгээр дамжуулаад бид тэр мөнгөний ихэнхийг магадгүй түүнээс ч илүүг буцаан авах боломжтой. Тэгэхээр Обамагийн хийсэн зүйл бол хүүхдэд жигнэмиг тарааж байгаа мэтэл мөнгийг зүгээр тараасан шүү дээ. Та өнөөдөр маш их зүйл ярьсан. Тэгэхээр би ч гэсэн сэдвээ рүү хурдхан шилжиж асуулт сууя. Өнөөдөр бид геополитикийн эрсдлийн талаар ярихдаа Ираныг ч хүндсэн. Гренландтай холбоотой геополитикийн үйл явцад жинхэнэ буудалцаантай дайн болно гэж би огт бодоогүй. Харин Иран бол өөр асуудал. Тэнд террорист ажиллагаач байж магадгүй. Та Ираны талаар үүнийг өмнө нь зарласан. Мөн одоо бидний харснаас цааш илүү алхам гарах боломжийг хүмүүс ярьж байна. Таны үйлдэл олон хүний аймыг аварсан гэж үздэг. Мянгаар түүнээс ч их баг. Үйл явдал тэгээд дуусна уу?
Тэдний нэг зүйл намайг үнэхээр гайхшруулсан. Тэд буруу гарагта 837 хүнийг дүүжилнэ гэж байсан. Хуучны маягийн цааз байгаа юм. Тэгээд би тэдэнд та нар ингэж болохгүй гэж хэлсэн. Хэрвээ тэгвэл байдал маш тоогүй болно. Би яг юу гэж хэлснээ энд нарийн давтахгүй. Гэхдээ нилээд хатуу хэлсэн. Тэгээд үүнийг тэд цуцалчихлаа. Бүр мөсөн гэж найдаж байна. Тарифууд тэр дундаа хятадтай холбоотой тариф хэврээ байгаа юу? Ирантай бизнес хийдэг хүнд ч 25% гэж та хэлсэн. Хятад энэ талаар хариу өгсөн үү? Энэ бодлоо цааш үргэлжлүүлэх үү? Тэмээ үргэлжлэнэ. Персийн булангийн бүс рүү хөрөнгө хүч шилжиж байна. Нисэх онгоц тэгж болон босод зүйлс. Тиймээс олон хүн үүнийг цаашдын илүү том ажиллагааны өмнөх бэлтгэлүү гэж таамаглаж байна. Бид цаашдын ажиллагаа болохгүй байгаасай л гэж хүсэж байна. Гэхдээ та нар мэдж байгаа. Тэд гудамжинд хүмүүсийг ялгалгүй буудаж байна. Бас миний хувьд хамгийн том асуудал нь энэ байсан. Тэд 837 хүнийг ихэнх залуусыг дүүжилж цаазална гэж байсан. Та Форд руу амжилттай цохилт хийсний дараа танд ардчилсан намаас их харуулсаж байсан. Харин одоо тэр харуулсал таныг Иранд ямар нэг зүйл хийнэ гэж амласан гэдэг рүү хувирч байна. Бас зарим нь та жагсагчдад туслана гэж хэлсэн мөртлөө одоо туслахгүй байна. Гэх мэтээр буруутгаж байна. Ямар ч тохиолдолд та ялж болдоггүй юм шиг. Тийм ээ, хараарай. Тийм л байдаг. Би хорт авдрын эмчилгээг олсон байлаач намайг яагаад илүү хурдан хийгээгүй юм бэ? Усан дээр алхсан ч чийсэлж чаддгүй гэн. Тэд тийм л хүмүүс, өвчтөе хүмүүс. Бид үүнийг Трампыг муулах эмгэг гэж нэрлэдэг шүү. Тэгэхээр Ираны асуудал дээр бид өргөжлүүлэн анхааралтай ажиллах ёстой юу? Тэгнэ гэж бодож байна. Тэр бол хадуу ширүүн газар. Бид тэдний цөмийн асуудлыг зогсоохын төлөө маш хүчтэй цөмийн цохилт өгсөн. Тэд бүр аль эдийн эрдэнэс л цөмийн зэвсэгтэй болох байсан. Уг нь бид цохилт өгөөгүй бол тэд биднээс бараг л ганц сарын дараа л цөмийн зэвсэгтэй болчих байсан баг. Бид эднийг B2 бөмбөгдөгчөөр хүчтэй зогсоон. Бид саяхан 25 ширхэг нэмэлт B2-ыг эхлүүлээд байна. Тэд үнэхээр гайхалтай. Онгоцуудыг бүрэн илрүүлэх боломжгүй байсан. Илрүүлж чадаагүй. Тэгээд саргүй харанхуй шөнийн орой гэд боддоо. Тэр аврах бөмбөгнүүд бүгд байгаа унаж бүхнийг устгасан. Тэгэхээр одоо бид тэдний цөмийн зэвсгээр цаашаад яах гэж байгааг харах болно. Тэд цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Миний хамгийн хатуу байр суурь үргэлж энэ байсан. Тэр үед бидний хийсэн цохилт одоо цаг хугацааны хувьд саяхан Венесуэлтэй холбоотой болсон зүйлээс арай өмнөх үеийнх. Венесуэлийнч бас адилхан сайн байсан. Хэрвээ Иран дахин цөмийн асуудлаар оролдвол энэ дахин давтагдана. Тэд цөмдөр оролцсоор байдаг ч зогсох ёстой. Хэзээ нэгэн цагт тэд үүнийг хийж болохгүй гэдгийг ойлгоно. Тэдэнд үүнийг зөвшөөрөхгүй. Тэгвэл ойрын хугацаанд мэдэж болох бас нэг өөр зүйл болоо Жером Паулын оронд хэн томилогдох вэ гэдэг байна. Тийм ээ, үнэн. Би сая ноён хасааттай таарсан. Түүнтэй дажгүй сайн харилцаатай л та. Тэр ч үнэхээр гайхалтай хүн. Үнэн дээр би үүнийг одоогийн байр суурин дээр нь байлгамаар. Түүнийг алдахыг хүсэхгүй. Түүний телевизээр гарч байгаа нь үнэхээр сайн шүү. CNBC-гээр хэлэхэд тун тохиромжтой цаг мөч байна л та. Яг одоо 2 хүн үлдсэн үү? Би бас Rick Reader-ийн нэр хүчтэй байгаа гэж сонссон. 3 гэж хэлмээр байна л та. Гэхдээ 2 ч гэж хэлж болно. Бас миний хувьд бодоход нэг л хүн үлдчихсэн байгаа. Гэхдээ нэг зүйл хэлэхэд бүгд л маш сайн. 3 нь сайн. 3 ч болно гэж бодож байна. Бидэнд асуудал бол одоогийн байгаа хүн. Тэр үргэлж хитрхи оройтдаг. Байнга л оройтдаг. Харин нөгөө талын улс төрд бол бүр эсэргээрээ. Тэр хитрхи эрт байсан. Таны ихэд үнэлдэг өөр нэг хүн бол таны сангийн сайчуу дээ. Өнөөдөр дашрамт хэлэхэд тэр яг одоогийн албан тушаалтаа л үлдмээр байгаа гэж хэлсэн. Энэ л түүний хэр гайхалтайг хангалттай харуулж байгаа юм. Тэр үйл хөдлөлийн хүн болохоор нэг санаа хэлсэн. Зарим хүн үргэлж хүүгээ бууруулмаар байна гэдэг. Гэхдээ Скот хэлэхдээ хэрвээ хиймэл оюунаас ч бай, том сайхан хуульч бай, ямар нэг шалтгаанаар ч хамаагүй бид бүтээмжийн өсөлт гаргаж чадвал дотоодын бүтээгдэхүүний өндөр тон дээр холбооны нөөцийн банкны дарга хэд сандарч хэд хутгах ёсгүй. Өөрөөр хэлбэл бид нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнээ 8% байлгаж, инфляцийг хасаа 5.5% ч хүргэж болох түвшинд ирж магадгүй. Гэхдээ энэ заавал инфляц үүсгэн гэсэн үг биш л дээ. Хүү өгөх ёстой ч гэсэн үг биш. Тиймээс 1990-ад онд байсан Принспен шиг хүн байвал сайн гэж хэлж болох ч юм уу да. За яг тийм. Би яг тийм зүйлийг л хүсэж байна. Одоо бол сайн тоо зарлах бүрт хөрөнгөний зах зээл ундаг. Учир нь тэд хүү өсгөх нь бүхнийг алхнуудэ гэж айдаг. Ингэснээр өсөлт гаргах том боломжийг тасалдаг. Уг нь бидэнд том өсөлтөл хэрэгтэй. Бид 5.5% хүрч магадгүй гэж таамаглаж байна. Би мэдэхгүй. Хүмүүсийн бодож байснаас өндөр байна л да. За гэхдээ 5.5 байна гэж бодъё. Гэтэл бид 10 ч байж болно, 12 ч байж болно, 15 ч байж болно шүү дээ.
Гэхдээ дээр үед бол замагдгүй хэтэрхий залуу байсан баг. Би тэгэж бодож байна. Та юу хийдгийг мэдэхгүй сайхан харагдаж байна. За тэгээд өмнө нь бол сайн тоо зарлал зах зээл өсдөг байсан. Харин одоо бол сайн тоо зарлах бүртээ зах зээл нуран ундаг. Ягаад гэвэл хүү өсгөн гэж боддогтой холбоотой. Харин өсөлт өөрөө инфляцийн гол шалтгаан биш. Бүр эсрэг ээж байж болно. Хараарай. Бид асар их өсөлттэй явж байна. Гэхдээ инфляц бараг байхгүй. Сүүлийн 3 сарын инфляц 1.2%. Гэтэл өсөлт маш хүчтэй байгаа шүү дээ. Тэгвэл та энэ нөхцөл байдалд юу хийхэд төлөвлөгөөтэй байна вэ? Та Джей Паулыг халахгүй гэдгээ мэдгдсэн. Гэхдээ жишээ нь Паул тэр намайг дээрлэж чадахгүй, би дарамтлуулахгүй, би холбооны банктай үлдэн гэвэл та яах вэ? Тэр зөвхөн даргын алданаасаа буусан ч холбооны нөөцийн зөвлөлд үлдэх бүрэн эрхтэй шүү дээ. Ингэвэл холбооны банкнд санал өгдөг 4 хүний нэг булаг үсэх эрсдэл яригдж байна. Бидний дэлхий дээр үгдсэн хөзрөөр л тоглодог. Гэхдээ хэрв тийм зүйл тохиолдвол түүний амьдрал тийм ч аз жаргалтай байхгүй гэж би бодож байна. Тэр өөрөө гарахыг хүсэж байгаа гэж боддог. Тэр ажлаа сайн хийгээгүй. Барилгын асуудал дээр бүр аимшигтай ажилласан. Холбооны нөөцийн санны жижигхэн цогцлбор дээр би тэрийг 25 сая доллараар янзлаад гоё болгоод өгч чаднаа. Харин одоо бараг 4 тэрбум доллар зарцуулчихсан байх шүү дээ. Нэг квадрат фут тутамд бодоход түүхэнд байгаагүй хамгийн үнэтэй төсөл. Тэгэхээр тэр хүн эсвэл чадваргүй, эсвэл авилгажил гэсэн үг. Тийм биз дээ. Гэхдээ бид харж л байх болно. Тэр үлдвэл үлдэнэ. Үлдэхгүй бол үлдэхгүй. Түүнийг яг юу хангалуун болохыг би мэдэхгүй. Тэр өөрөө энэ төслийг гардан авсан. Жижигхэн барилга дээр бараг 4 тэрбум доллар зарцуулж байна. Харин би энэ авраг том боолрум барьж байна. Төсөөс хавьгүй доогор 400 саяас баг гарна. Анх 300 сая орчим гэж тооцож байсан. Би саяхан Вашингтонд одоогийн Waldorf болсон тэр том зочид буудлыг барихтаа 250 сая орчим доллар зарцуулсан. Холбооны нөөцийн сангаас хамаагүй том, илүү түүхтэй цогцлбор. Тэгээд би өөрөөсөө асуусан л да. Яаж энэ жижигхэн зүйл дээр 3-4 тэрбум доллар зарцуулчих вэ гэж. Би 25 сая доллараар хийгээд одоо хийж байгаагаас ч илүү гоё болгож чадна шүү дээ. Том Тиллес миний мэдхээр одоо удахгүй сенатор байхаа болох гэж байгаа. Гэхдээ албадлагын шаардлага хүчинтэй байх үед тэр хэнийг санал хураалтаараа батлуулгыг саадуулж магадгүй гэхээр байна. Тэргүүн Паул ямар зүйл дээр тайлбар өгөх ёстой? Ямар нөхцөл бүрдүүлийн асуудлыг татаж авах боломжтой талаар та мэдэх үү? Том Тиллесийн тухай яг тэг мэдэхгүй. Гэхдээ тэр удахгүй сенатор байхаа болох байхаа. Ер нь та хин нэг ч нэр дэвшүүлсэн ажил харьцангуй амархан байна гэж бодож байна уу? Хамаагүй. Амьдрал ийм л байдаг. Юу ч болсон болдгоор л болно. Амьдрал тийм биз? Ямар ч зүйл тохиолдож болно. Бидний цаг бас дуусах төгч байгаа болохоор энэ асуултыг өргөн барья. Сенатор Элизабет Warrenтэй нэг ойлголтод хүрсэн мэд харагдсан тухай жаахан ёжолж асуух гэж байсан юм. Тэр бол миний төлөвлөгөөнд ч байгаагүй зүйл. Гэхдээ тэр надтай утсаар ярьж байхдаа их л баяртай байсан гэж хэлж болно. Та гэхдээ нэг их хамтран ажиллахгүй л байх. Ер нь бодлогын том маргаан гэхээсээ илүү магадгүй ганц бодит хэлэлцэх зүйл нь кредит картын компаниуд 28%, 30% хүртэл хүү авч байгаа асуудал. Олон хүн өөрсдөө тийм өндөр хүү төлж байгаагаа ч мэддэггүй. Тэгээд би 1 жилийн хугацаанд 10%-ийн дээд хязгаар тогтоох хэрэгтэй гэж хэлсэн. 1 жилд 10%. Би үүнийг үнэхээр зөв гэж бодож байна. Хүмүүс сонсогдоход Нью-Йоркийн хотын дарга санаачилсан юм шиг популист сонсогдож магадгүй. Гэхдээ хүмүүс үнэхээр төлж дийлэхгүй. 28%-ийг төлж чадахгүй шүү дээ. Ер нь өсгсөн хүү гэж ойлголт хайч. Ер нь 28%-ийг яаж төлөх юм бэ? Тиймээс би кредит картын компаниудад 1 жилийн хугацаанд 10%-ийн дээд хязгаар тогтоохыг хүсэж байна. Тэд ойлгоно. Надад кредит картын компани төлөөллүүдээс бүр миний таньдаг найз нөхөд хүмүүсээс хүртэл утсаар холбогдсон. Бид эдэнд сайн ханддаг, их хүндэлдэг, эцэст нь дампуур зарлахад хүрдэг. Би үүнийг өөрчлөгдөөсэй гэж хүссэн. Тэгэхээр бид төгсгөл рүү өгөж байна. Сонгодог консерватизм гэж бий. Популизм гэж бий. Мөн эрүүл ухаан гэж бий. Та өөрийн хийж буй зарим алхмаа ингэж эрүүл ухаан гэж тодорхойлох уу? Зарим хүмүүс үүнийг эсвэл төр хувийн хэвшлийг хэд удирдах байна гэх мэтээр нэрлэдэг. Үгүй ээ. Би консерватив хүн. Гэхдээ би өөрийгөө хамгийн түрүүнд эрүүл ухаантай хүн гэж боддог. Хүмүүс та консерватив үү гэж асуухад би тийм ээ. Гэхдээ би эрүүл ухаантай хүн гэж хэлдэг. Би заримдаа сонгодог утгаараа тийм ч консерватив биш зүйлс ч хийдэг.
Жишээ нь эрэгтэй эмэгтэйчүүдийн спортын асуудал байна. Зарим хүн үүнийг сайхан гэж боддог. Харин би үүнийг аимшигтай удаггүй инээд хүрэмзүүл гэж боддог. Мөн нээлттэй хил хүн бүрийг оруулаад байвал улс орон бүр хоригдлуудаа асгаад явуулчихна шүү дээ. Конгоос дэлхийн өнцөг булан бүрээс Венесуэлээс дашин дэлхийд бид саяхан Венесуэлээс 50 сая баррел нефть авсан. Бид үүнийг зах зээлийн үнээр зарна. Нэг хэсгийг нь Венесуэлд өгнө, нэг хэсгийг нь бид өөрсдөө авна. Энэ бол маш сайн зүйл болно. Бид Венесуэлтэй одоо маш сайн ойлголцож байна. Тэд асар их нефттэй, нефтийн нөөцтэй, өөр зүйлүүд ч ихтэй. 20 жилийн өмнө Венесуэл нэг үе нэлээд сайхан улс байсан. Одоо дахиад сайхан болж магадгүй. Дашран дэлгэхэд тэр бидэнтэй хамтарснаар 25 жилд олох байсан мөнгнөөсөө илүү богино хугацаанд олох боломжтой болно. Кредит картын 10% дээд хязгаар мөн корпорациуд ганц айлын асуудлыг бөөнөр нь хөдөлж авахыг зөвшөөрөхгүй байх зэрэг энэ бүх бодлого нь боломжийн өмнө хүртээмж рүү чиглэж байгаа. Бас дахин хэлэхэд энэ бол эрүүл ухаан. Учир нь тэр байшингуудыг бараг хамж авч байсан. Хүмүүс байшин авч чадахгүй болсон. Том компаниуд, том корпорациуд хэдэн мянгаар нь байшин худалдаж аваад түрээсэлдэг ч юм уу яадаг ч юм. Зарим нэргүүлээд хэд их ашигтайгаар буцаагаа зардаг. Гэхдээ энэ явдал хэтрээд хэд олон болчихсон. Тийм ээ, хөрөнгө оруулалтын хувьд бол боломжийн хөрөнгө оруулалт гэж байж болно. Бид аль хэдийн авсан юмыг нь буцааж хураана гэж хэлээгүй. Гэхдээ бид ингэхийг хүсэхгүй байна гэж хэлж байгаа. Бид хүмүүс өөрсдөө гэр орон сууц худалдан авах боломжтой байх ёстой гэж үзэж байна. Танд энэ өдөр их л урт өдөр байсан мэдээж. Гэхдээ та яг одоо надаас жилийн өчнөстэй харагдаж байна. Цаг гаргасанд баярлалаа. Маш их баярлалаа.